За сайн байцгаана уу? Би One Level-ийн 3 дугаар хичээл Grammar 2-тоо орцгоё. За өнөөдөр хэдүүлээ in order to, so as to гэдэг одоо дүрмийг үзэх болно. За өгүүлбэрт яаж хэрэглэх вэ гэхлээр activity in order to outcome. За in order to гэдгийг тхийн тулд, ингийн тулд гэсэн. Гэхдээ зүгээр түүгээр орлуулж болдог. In order to нэлээд тийм аль биесны нөхцөл байдал дээр тийм official situation дээр хэрэгэлдэг. За ямар нэг үйлдэл эсвэл нэр үг тэгээд in order to bla 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 тийм одоо үр дүнд хүрэхийн тулд тэгдэг гэсэн утгаар хэрэгэлдэг гэсэн. Жишээлбэл I study hard in order to get a good job. За сайн ажилд орохын тулд in order to-гийн тулд гэж орчуулад I study hard буюу би одоо маш чаргуй суралцдаг гэсэн өгүүлбэр болж байна. За дараагийн хэсгийг харъя. Mrs. Weaver had to work full time in order to earn a living for herself and her family of 5 children. За Mrs. Weaver өөрийгөө болон 5 хүүхдэд тижээхийн тулд бүтэн цагаар ажиллах хэрэгтэй байдгаа, хэрэгтэй болсон гэж юм те. Had to work full time гэсэн учраас за дараагийн шиг харъя. We all need stress in order to achieve and do our best work. Бид нэр хамгийн сайнаар ажиллахын тулд стресс тодорхой хэмжээнд хэрэг болтгоо гэдэг өгүүлбэр байна. За үгүйсгэх хэлбэр нь in order not to гэдэг нь тийхгүй тулд ямар нэгэн зүйлээс сэргийлж ин тэ тийхгүй тулд за they never parked the big van in front of the house in order not to upset the neighbors. Одоо хөршүүдээ одоо тийм уурлуулахгүй тулд тэд нөр хизээж тэр том машина хаусныхаа буюу гэрээ хаурталт зогсоолд тавьдаггүй. Тэгэхээр бусад машинуудад ингээд явхад ингээд саад болно гэсэн утгаар in order not to гэтэн тийхгүй тулд гэсэн. I diet or exercise in order not to gain weight гэдэг ч юм уу те. Би тархалахгүй тулд би хоолны тэглэн барьдаг, дасгал хийдэг. За энэ ингэж хэрэгэлдэг байна. За хэрвээ маш энгийн зүйл дээр найзтайгаа ч юм уу ингээд энгийн юм ярих гэж байгаа бол хитрхи нэг тийм аль биесний сонсогдохгүй тулд in order to биш зүгээр л түүг ашигладаг. Одоо тэрийг тхийн тулд тэгж ийна. Тэгэхээр одоо сүү авахаар дэлгүүр явж гинэ гэж хэлэхэд бид нэр сүү авахын тулд би дэлгүүр явж гин гэж хэлэх шаардлагагүй тий. За энэ үедээ зөвхөн in order to ашиглахгүйгээр зөвхөн түүг ашиглаж явждаг. За жишээг харъя. I went to the shop to buy a juice. Okay. In order to buy a juice гэх юм бол энэ маань нэлээд тийм аль биеснаас сонсогдох юм байна. I went to the exhibition in order to gain information about the new technologies гэх юм бол энэ бол яг тийм аль биесны нөхцөл байдал байж болно. Компанийн удирдлагуудтай яагаад тэр утасгалан худалдаа руу явснаа тайлгнажиж болно. Харин би тэр дэлгүүр ороод жуус авсан гэдэг дээр энэ ордер тууг ашиглах шаардлагагүй. I went to the shop in order to buy juice гэдэг нь жоохон тийм байна те. Julia called me to ask about our homework. За Julia надаас гэрийн даалгавраа асуух гэж залгасан. Асуухын тулд залгасан. Асуухаар залгасан. За тэгвэл Julia called me in order to ask about homework. За энэ бол жоохон буруу байна. Яг гэвэл энэ order to за жоохон тийм сүртэй situation дээр ашиглана гэх юм уу. За we came early to clean our classroom. За we came early in order to clean our classroom. Утгын үед ижилхэн боловч in order to авахаараа нэлээд тийм аль биесны нөхцөл байдал дээр ашиглана. За so as to гэдэг нь in order to-тайгаа яг ижилхэн. Гэхдээ хүмүүс нэг ашиглаад байдгүй. Хэрвээ IELTS болон TOEFL-ийн шалгалтын дээр энэ expression-ыг гаргаж өгвөл өндөр оноох магадaltaй. Яг гэвэл энэ тийм in order to шиг тийм амар их хэрэглэгдээд идэггүй. Дөрвөн учраас цаана одоо шалгалт авч байгаа шалгалтын материалыг шалгаж байгаа AI ч юм уу багш нь таныг маш олон дүрм мэддэг юм байна. Олон дүрмүүдийг яаж ашиглах юм бэ гэдгийг мэддэг юм байна гэж
бодож магадгүй. За I am planning to move house so as to be closer to my place of work. За I'm planning to move house in order to be closer to my place of work. За яг ижлэгэн утгатай. Тэнцүү буюу энэ жоохон юм үед ашиглана гэсэн юм байхгүй. I talked so much so as to have a better understanding of the situation. I asked her out in order to know whether she had any interest in me. Okay? За жишээнүүд нь за дээрэс нь as гэдэг одоо үг нь ямар утгаар ямар нөхцөлд ашиглаж болдог болохыг нэг мөсөн тайлбарлажээ. За as гэдэг нь одоо тим юмны хуваар, тим хүний хуваар би чамд одоо ихчийн хуваар зөвлөхөд, багшийн хуваар хэлэхэд, найзын хуваар би чамтай ярилцъя гэдэг ч юм уу тийм зүйлээ хуваар гэж хэлэхэд as гэдгийг авдаг. Жишээ нь I worked as a waiter when I was a student. Most of us did. Би оюутан байхдаа work as a гэдэг нь мэргэжлийн хэлэндээ waiter буюу зөгчөөр ажилладаг байсан. Most of us did гэдэг нь хинхэн л юм дэгдэг байсан шүү дээ гэсэн утгатай тий. I'm telling you as your friend. Би чамд найзын хуваар хэлж байна. Smartphones can be used as cameras nowadays. Одоо ухаалаг утаснууд нь сүүлийн үед камерын хуваар ашиглагдаж байгаа. Одоо яг үндэ бол камера тэгээд луужин тооны машин бүх зүйлээр л хэрэглэгдэж байгаа тий. Гэхдээ ер нь жишээ болгож авсан. За as гэдэг нь хоёрдугаар жишээг нь хэлээ. As гэдэг нь тих үед гэсэн утгаар бас ашиглагддаг. They arrived. Тэд нар ирсэн. As we were leaving. Бид нарыг явж явах үед тэд нар ирж байсан. За when эсвэл while гэстэй ижилхэн утгаар ашиглагдана. Тих үед гэсэн утгаар. I received a phone call as I felt asleep. Би яг унтаж байх үедээ дуудлага авсан. За цаг хугацаанд дээр бас илэрхийлж болж байна те. За 3 дугаарт нь as гэдэг нь because гэдэг үгийг тийм учраас яагаад гэвэл гэсэн одоо үгийг орлож болдог. Юмны одоо учир шалтгааныг хэлэхдээ as-ыг авч болдог гэсэн. I went to bed at 9 p.m. За би 9 цагт орлогоо орсон юм байна. Яагаад гэдээ тайлбарлах чинь. Яагаад гэвэл as I had a plane to catch at 6 a.m. Яагаад гэвэл би өглөө 6 цагаас онгоцсон суух одоо онгоцоор явах байсан учраас өчтөрөөрөө 9 цаг гэхэд орлогоо орсон. Because I had a гэж хэлж болно. Гэтэ as-ыг бас маш их ашигладаг. I couldn't come yesterday as I was sick. I couldn't come yesterday because I was sick. Би өчтөр өвчтэйсэн болохоор ирж чадаагүй гэдгийг because-ыг ашиглаж, as-ыг ашиглаж айлалнаар нь хэлж болно. За дөрөвдүгээрт нь одоо нэг as the forecast predicted одоо тэгсэнчлэн ингэсэнчлэн гэж одоо өгүүлбэрт ашиглаж байна. За одоо цагаагаар мэдээгээр одоо урьдчилан таамагласанчлан the weather was dreadful for the whole of the weekend. За юмыг таамаглаж байсан байна те. She arrived early as I expected. За миний яг одоо хүлээж байсанчлан тэр эмэгтэй эрт ирсэн. Everything went well as mom said. За ээжийн хэлсэнчлэн бүх зүйл сайхан болсон. As I mentioned earlier, за би түрүүн дурдсанчлан гэж ингэж маш их ашигладаг. За мөн as гэдэг нь same as буюу тэрэн шиг энэн шиг гэсэн утгаар бас ордог. Your jacket is the same color as mine. Чиний жакет чинь миний жакеттэй ижилхэн өнгөтэй минь. As same as гэж хэлж байна те. За хоёр зүйл нэг дор болоход хэрэгжилж болдог. As the show increases
in popularity more and more. Tickets are sold daily. За тэр зүйл болж байгаа, энэ зүйл ч гэсэн болж байгаа. As the show increases popularity. За түүнээс гадна тэгээд одоо инкээс гадна тиктүүд өдөр болгон маш ихээр зарагдаж байна гэсэн өгүүлбэр болж байна. Хоёр зүйл нэг цаг дор болж байгаа гэсэн. За such as гэдэг нь for example буюу жишээлбэл гэсэн. They gave them gifts such as flowers and fruit and they sang a special welcome song. Sang a special welcome song. Such as гэдэг нь одоо тиймэрхүү жишээлбэл тэд нэр гой бэлгүү төгсөн жишээлбэл цэцэг, жимэс тэгээд онцгой тийм дууд болж гисэн гэдэг утгаараа орж байна. За 8 дугаарт нь as adjective as гэдэг дүрэн байгаа. Энэ л болохоор зэрэг тэмдэг нэр одоо as гэд тэмдэг нэр ороод дахиад as аваад ингэж хэрэгжилж байгаа. Энэ нь болохоор зэрэг яг адилхан л тийм гэсэн. За тэмдэг нэр нь хөөрхөн байх юм бол яг адилхан л хөөрхөн. As beautiful as her ч юм уу те. За үнэтэй expensive гэдэг үг байх юм бол my watch is as expensive as my phone. За миний утас миний цаг хоёр адилхан л үнэтэй. The weather today is as cold as yesterday гэвэл өнөөдрийн цагаагаар өчигдрөөхтэй адилхан л хүйтэн байна. За the world's biggest bull is as big as small elephant. The weather this summer is as bad as last year. It hasn't stopped raining for weeks. You have to unwrap it as carefully as you can. It's quite fragile. The as carefully as гэдэг нь одоо маш их одоо ингэж анхааралтай болгоомжтой гэсэн үг те. It's not as heavy as I thought it would be actually. За not as heavy as I thought. Миний бодсон шиг тийм хүнд биш юм аа гэсэн үгсэх хэлбэр нь. Rory hasn't grown as tall as Tommy yet. За тэрэн шиг одоо Tommy шиг өндөр болоогүй байна. She's not singing as loudly as she can. За тэр чадах чинээрээ хамгийн чангаараа дуулахгүй байна. They didn't play as well as they usually do. За тэд нэр байнга сайн байдаг шигэ сайн тоглосонгүй гэж. За дээрэс нь as soon as infinitive гэдэг нь тэгмэгцээ, ингэмэгцээ гэсэн. За бидний маш их мэддэг жишээ гэвэл ASAP гэдэгтэй. Мессеж бичиж чадтай ASAP гэдэг энэ ASAP гэсэн as soon as possible аль болох хурдан гэсэн. За as soon as you arrive, as soon as you get your message гэх юм штэ. За жишээнүүдийг харъя. We do not use will with as soon as when speaking about the future. За ирээдүйн цагийг ашиглаж байхад ингэж хэрэглэнэ. I'm going to have a shower as soon as I'll get home. За he will be back tomorrow. Тэр маргааш гэт ирсэн байх болно. I'll give him the message as soon as I see him. За би түүнтэй уулзсангуудаа түүнд одоо мессежийг хэлэх болно гэсэн утгатай. За as long as гэдэг нь тэгээ юу гэж тайлбарлах юм бэ? За жишээгээр тайлбарлая. I'll lend you the book as long as you promise to give it back next week. За би чамд энэ номыг зээдлүүлнэ хэрвээ чи энэ дараагийн 7 хоногт надад буцаад өгнө гэж амлах юм бол гэсэн утгатайгаар орж ин тэ. Би чамд энэ номыг зээлж өгнө. You can go to the party as long as you come back before midnight. За шин дундаас өмнө ирэхээр болвол чи парти руу явж болно. За as much as гэдэг нь за Greg makes as much money as Mick but not as much as Nell. За Greg Mick шиг их мөнгө олдог. Гэхдээ Nell шиг их мөнгийг олж чаддаггүй.
They try to give them as much freedom as they can. За тэд түүнд одоо өгч чадах хэмжээгээрээ тийм их одоо эрхчлөө өгөхийг хичээдэг гэсэн. As much гэдэг нь чадах хэмжээгээрээ их гэсэн утгатай болж штэ тэ. There weren't as many people there as I expected. За as many people гэдэг нь тийм ч хүмүүс биш гэсэн утгаараа орж байна. За as I expected гэдэг нь миний бодож байсанчлан гэсэн утгаараа орж байна. За тэгэхээр миний одоо хүлээж байсан шиг бодож байсан шиг тийм ч хүмүүс ирээгүй байсан гэсэн утгатай болж байна. За as if, as though гэж байдаг. Энэний үгийг гэхэлэр за тийм ч юм шиг те чи миний ээч ч юм шиг яагаад надтай ингэж яриад байгаа. Ээч ч биш яагаад ингэж байгаа гэж байдаг штэ. As if гэдэг нь you wish гэсэн одоо баг утгатай ордог. Бит мөрөөд гэсэн утгаар ч юм уу. Одоо ингээ хоёр хүн хоорондоо мэржилээ гэж as if гэх юм бол you wish гэсэн утгатай гэж ойлгож болно. За he looks as if he knew the answer. Тэр одоо ингээ хариултыг мэдж байгаа ч юм шиг харагдсан. He gives the impression that he knows the answer but he probably doesn't know or we don't know whether he knows it or not. За мэдж байгаа ч юм шиг ингээд амар тийм ухаантай ойлгож байгаа ч юм шиг ингээд царайлсан ч гэдэг юм уу те. За he looks as if he knows the answer. За he seems as if he hadn't slept for days. За it seems that he hasn't slept for days but he has or we don't know whether he has or not. За тэр одоо хідэн өдөр унтаагүй юм шиг харагдчихсан. За бид нар одоо яг тэр өөрөө ингээд амаараа би хідэн өдөр унтаагүй гэж хэлээгүй бол зөвхөн таамаглаж байгаа. Энэ таамаглаж байгаа үедээ as if-ийг ашиглаж болох юм байна. As if, as though адилхан шүү. За he seems as if he hasn't slept for days. За маш олон тийм хэрэглэгддэг экспрешнүүд нь гэвэл as well as гэдэг нь би ч гэсэн утгатай I need book гэчээд надад одоо ном хэрэгтэй. A notebook as well. Тэмдэглэлийн дэвтэр ч гэсэн хэрэгтэй байна. A computer as well. Pen as well гэдэг ч юм уу. Also to гэсэн утгаар илэрхийлдэг. As far as I'm concerned, if you ask me for all I know in my opinion гэсэн утгатай. За миний бодлоор л гэсэн утгатай юм байна тий. Би одоо миний мэдж байгаа зүйл гэвэл миний мэдж байгаа одоо тэр мэдээллийн одоо тийм хүрээндээ ярихад гэдэг ч юм уу as far as I'm concerned. За as yet гэдэг нь so far гэсэн. За одоохондоо одоо хүртэл гэсэн утгатай. Such as гэдэг нь for example гэсэн утгатай байна. За гэртээ in order to, so as to ашиглаж хоёр өгүүлбэр зохиож үзээрэй. За тэгээд as-тай хичээл одоо жоохон толгой иргмээр байсан бах. Тэгэхээр өөрсдөө ч гэсэндээ ямар нэгэн жишээ бичиж үзээрэй. За ингээд дараачийн 4 дугаар хичээлээр уулзъя. Bye.